За сайн байна уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр би юуны тухай ярих вэ гэхлээр IC coin-ийн цаашдын өөрийнхөө үзэл бодлын тухай ярина. За тэгээ ер нь бол манай YouTube сувгийн зорилго болохоор криптогийн том зах зээлийн тухай өөрийнхөө зүгээс одоо мэдлэг мэдээллийг хүргэнэ. Тэгээд IC шиг одоо төслүүд буюу нэлийн өгөөжтэй байж болох дэлхийн зах зээл дээр нэлийн хүлээлттэй байгаа төслүүдийг хуваалцах тэр төслүүдийн одоо анхдагч зах зээл дээр хэрхэн яаж орох, хаанаас төслүүдээс судлах мөн өөрийнхөө зүгээс цаашдаа өсөж болох одоо койнуудын тухай судлаж түүн дээр техник дүн шинжилгээ хийж одоо таамаглалыг бол өөрийнхөө зүгээс бол дэвшүүлэх гих мэтчлэн дээр нь одоо биржүүтэйгээ хэрхэн ажиллах гэдэг маш олон зүйлүүдийн тухай хуваалцаад явна. Тэгэхээр анхлан суралцж байгаа одоо крипто ертөнцийн одоо нэлээд мэдлэгтэй болцсон хүмүүс ч гэсэн миний сувгийг YouTube сувгийг бол дагаасаа гэж бол хүсэж байна. За тэг эхлээд ярих зүйл нь болохоор мэдээж IC coin. За IC coin-ийн хувьд одоогийн байдлаар 5 төгрөг 83 мөнгөн дээр бол тогтсон байдалтай бол харагдаж байна. За тэгээд IC coin маань болохоор нэлийн их өсөлтийг болвол үзүүлсэн. Тэгээд буцаад түн шигээ нэлээд бас хөөрхөн уналтыг болвол үзүүлсэн. За тэндээс ингээ харахад бол IC coin бол ингээ засвар хөдөлгөөн буюу буцах хөдөлгөөнүүд нь бол мэдээж нэлээд бага хэмжээтэй байсан бол сая 7.6 төгрөг дээрээс маш хүчтэй бол уналтууд орж ирсэн. За энэ бол мэдээж нэлээх захиалга буюу энэ одоо харж байгаа волумор болохоор нэлээх. За энэ дээр бол нэлээх их захиалга оржсэн байна. Энэ уналт бол уг нь бол нэг тийм хүчтэй уналт байгаагүй, захиалгын зарах захиалгын хувьд бол тийм өндөр бол захиалга байгаагүй. Жишээ нь энэ дээр харахад одоо ингээ хараад үзэхээр ингээ 2.6 биллион хэмжээтэй болвол энэ хэмжээнд 2.7 биллион хэмжээтэй болвол ингээд зарагдсан байхад энэ төвшин дээр одоо энэ том уналтын хувьд болохоор хэмжээ нь бол 1.4 хэмжээтэй энэ уналтаас бол энэ зарлалтаас бол маш бага бол зарлалтууд орж ирсэн. Тэр түүн дээр манай одоо coin хадгалж байгаа хүмүүс зарим нэгэн coin энэ IC coin дээр богино хугацааны ашиг харж байгаа хүмүүс маань бол одоо panic sale гэдэг тийм sale бол хийгээд бол зарлалтууд бол үүсгэсэн. Гэхдээ энэ төвшин дээр ингээ хараад үзэхээр худалдан авах сонирхол их байсан болохоор эндээс юм урт нэг цагийн график маань нэлээд урт зүйтэй бол дээш ингээ хаагдсан. Тэгээд энүүн дээр ингээ panic sale хийгдсэн хүмүүс мөн хоол барьж исэн хүмүүс маань жоохон эргэлдсэн баг. Тэгээд дахиад зарлалтууд орж ирээд болвол одоо ингээ уналт үүссэн. Гэхдээ энэ дэр бол тийм их хэмжээний бол захиалга бол зарах захиалга бол байгаагүй. Энэ бол жинхэнэ одоо их хэмжээний бол уналт маань их хэмжээний бол зарах захиалга байгаад энэ бол ер нь бол бодит уналт бол болсон гэсэн үг. За одоо ингээ харахад IC coin маань одоо ингээд энэ төвшин буюу одоо энэ 5.6 гэдэг төвшин маань дээр бол доороо бол тогтчих байна. Support буюу эсрүүцэл биш одоо дэмжлэг авч тогтсон байна. Эсвэргээрээ одоо ингээ харахад энэ 6 гэдэг төвшин маань буцаад эсрүүцлийн бүс буюу нэлээд хүчтэй давж гарахад хэцүү бүс болж байна. Тэгээ хажуугийн хандлага үүсгээд ингээд засвар хөдөлгөөн, range хөдөлгөөн бол хийгээ явж байна. Одоогийн байдлаар бол чигээ бол тодорхойлоогүй бол харагдж магадгүй дахиад унж орж ирээд буцаад ингээд өсөөд бол ингээд явах боломжтой иймч одоо боломж байхгүй байж болно. Энийг бол яг бол таах боломжгүй мэдээж ер нь бол хамгийн хэцүү зүйлээ. За тэгээ энүүдэр ингээд зарах авах захиалгуудыг харахаар зарах захиалга маань бол 6 дээр бол 424 сая төгрөгийн бол захиалга буюу нэлийн хүчтэй бол эсрүүцлийн бүс нэлийн их заралт бол энэ дээр харагдаж байна. Эсвэргээрээ авах захиалга маань 5.9 дээр бол 121 105 сая төгрөгийн бол захиалга байна. Гэвчиг зарах захиалга нь арай илүү сонирхолтой бол эндээс одоо ингээ харагдж байгаа. Энэ дунд одоо 5.91 5.9-ийн хооронд бол авах захиалга бараг алга. Энд бас бараг алга. Эсвэргээрээ одоо 6-аас доош захиалгууд нь 45 11 36 буюу зарах захиалгууд бол их байна. Энэ төвшин дээр бол мэдээж хүмүүс нь зараа гараа авчих бах. Тэгээд буцаад тогтворчих боломжтой байхаа. За миний хувьд болохоор IC coin-ыг мэдээж хоодлоо гээд барьж байгаа. За тэгээд одоо болохоор юу яа?
суур дүн шинжилгээнд дээр авч үзээ. За суур дүн шинжилгээ маань болохоор бусад coinтэй бол харьцуулж үзэж буюу одоо зах зээлийн үнэлгээгээр нь харьцуулж үзэх үүнээс гадна одоо компаниудын одоо зах зээлийн үнэлгээтэй харьцуулж болно. IC coin-ийн хувьд болохоор бусад coin-ийн үнийн дүнгээр бол манай IC coin-ийн бол үнийн дүн хязгаарлагдана. Яагаад гэвэл крипто гэдэг энэ зах зээл маань манай крипто гэдэг энэ зах зээлд манай IC coin байгаа л бол криптогийн бусад coin-оор бол дүн одоо үнэ нь бол хязгаарлагдана. Үүний нэг жишээ нь болохоор биткойн доминоис гэдэг зүйлүүдийг энэ болохоор крипто ертөнцид биткойн эзэлж байгаа одоо хувь одоо үүрэг нөлөө гэх юм уу тэр зүйл байна байгаа. Энэ биткойн доминоис буюу биткойны дамгаал гэдэг зүйл маань ингээд буурах тусам алткойн буюу биткойноос бусад койнууд хүчээ авч бол одоо өсөх боломжууд бол бүрддэг. Одоо энэ төвчнөөс хойш ингээд энэ биткойн доминоис буюу 72-оос ингээд ингэж унахад буцаад биткойноос бусад койн маань бол өссөн байдаг. Тэгэхээр энэ жишээн дээр харахад бол мэдээж биткойны үнээр буюу манай IC coin-ийн бол үн бол хязгаарлагдана гэдэг нь бол харагдаж байгаа юм. За тэгээд IC coin-ыг болохоор би бол одоо ингээд 3 coin-т бол харьцуулж үзнэ. За нэг нь болохоор одоо дэлхийн coin-удаас топ 100 coin буюу TEL гэдэг coin. За дараах нь 20 дахь coin буюу Shiba Inu. За 150 дахь буюу XVG гэдэг coinтэй бол харьцуулж үзнэ. Энэ ямар харьцуултаа вэ гэхээр зах зээлийн үнэлгээтэй нь буюу манай IC coin одоо 150-д дэлхийн coin-удаас топ 150 руу орж ирэхэд топ 20 руу орж ирэхэд топ 100 руу орж ирэхэд хэдэн төгрөгийн одоо үн үсэх энэ үн хүрэх боломжтой юм бэ гэдгийг бол арай дөхөн болвол одоо хэлж өгөх байгаа. Тэндээс ингээ харахад хэдүүлээ 150 дахь coin маань энэ байна. Тэгээд 200 дахь 100 дахь coin 20 дахь coin-оор бол 20 дахь coin Shiba Inu 100 дахь coin маань болохоор ингээд TEL coin байгаа. За тэгээд энэ дээр нэг зүйл авч үзэхэд одоо эндээс харагд. Энэ дээр ингээ харахад одоо бол ингээ ханш байгаа. Одоогийн ханш. Энэ нь болохоор нийт гарах хэмжээ буюу манай coin муу токны маань нийт гарах тоо хэмжээ одоо. Тэр манай IC coin-ууд 1 их 80 гарна. TEL гэдэг coin-ууд болохоор 100 тэрбум гарна. За XVG гэдэг coin-ийн хувьд болохоор 16 тэрбум 555 сая ширхэг гарна. Shiba Inu-ийн хувьд болохоор тодорхой зааг хязгаар байхгүй. За тэгээд энэ болохоор одоо гарсан байгаа хэмжээ буюу IC coin-ийн хувьд болохоор 100 тэрбум, TEL coin-ийн хувьд болохоор ингээд 54 тэрбум 602 сая л гарсан байна. За тэгээд ингээд байна. За зах зээлийн нийт үнэлгээ буюу одоогийн IC coin-ийн ер нь бусад coin-ийн үнийг нийт гарах хэмжээнд үржүүлээд үзэхээр зах зээлийн нийт үнэлгээ гарч байгаа. Зах зээлийн одоогийн үнэлгээ болохоор одоо гарцсан байгаа зах зээл дээр ирүүлж байгаа coin-ийн тоо хэмжээгээ одоогийн ханштай нь үржүүлэхээр гарч байгаа. Тэгэхээр ер нь бол зах зээлийн одоогийн үнэлгээ гэдэг маань ерөнхийдөө бол бодит үнэлгээ болж ирж байгаа гэсэн үг. За тэгэхээр ингээ хараад үзэхээр манай TEL IC coin-ийн хувьд болохоор ингээ 593 тэрбум төгрөний бол одоо үнэлгээтэй байна. TEL coin буюу топ 100 дахь coin-ийн хувьд болохоор 2 их 80 781 тэрбум төгрөгийн үнэлгээтэй. Shiba Inu болохоор 30 тэрбум 30 их 80 625 тэрбум төгрөний бол үнэлгээтэй байна. За тэгэхээр эндээс авч үзэхэд би энэ coin-уудыг яагаад сонгосон бэ гэхээр за TEL XVG хувьд болохоор зүгээр 150 дахь байгаа coin-ийг бол авч үзсэн. Shiba Inu хувьд болохоор энэ болохоор нэлийн үнийн хувьд бол маш их савлгаатай байдаг coin. Дээш доошоо бол маш их хэлбэлцдэг. Мөн Shiba маань болохоор одоо дэлхийн гэх юм хүмүүсийн хэлж одоо заншснаар shit coin гэж шилдэг. Shit coin нь болохоор ерөнхийдөө цаанаа төсөлгүй үнцийн одоо байхгүй гэж хэлж болно. Тим төсөл. Би IC coin-ыг болохоор team coin гэж нэрлэегүй зүгээр ийм савлгаа өндөртэй байдаг coin-ийг бас давхар харьцуулж үзье гэж бодоод сонгосон байгаа. Ер нь бол ингээд харьцуулж үзэхдээ ойролцоо төслүүд буюу харьцуулж үзэхэд илүү дөхөн байдаг. Тэгэхэд IC coin-ийн болохоор арай ойролцоо төсөл бол ер нь миний мэдхийн ховор. Биткойн ч гэсэн ялгаагүй инфляцийн эсрэг алт бол нүг инфляцийн эсрэг байдаг шиг биткойныг бол дижитал алт гэж нэрлэдэг. Тэгэхээр биткойн ч гэсэн ер нь бол инфляцийн эсрэг бол хөрөнгө гэж үздэг хүмүүс, том институтууд одоо хөрөнгө оруулалтын одоо хүмүүс тэгж үздэг байгаа. Тэгэхээр ер нь бол ер нь хин coin бол
бас инфляцийн эсрэг гэж бас ярьж болно. За тэгээд бус койнтой харьцуулж үзье. За Telcoin буюу дэлхийн топ 100 дахь койн болохын тулд манай койн хэд дахин өсөх юм бэ? Гэхээр 4.6 буюу одоогийн үнэлгээнээс энд ингээд бодчих. Өчгөн энэ буюу 27 төгрөг хүрэх боломжтой гэж үзэж байгаа. За тэгвэл дэлхийн топ 20 орны манай койн тэгвэл хэд дахин өсөх боломжтой юм? 51 дахин өсөх боломжтой гэсэн. Тэгвэл 51 дахин өсвөл 306 төгрөг хүрэх боломжтой гэсэн. Тэгэхээр 51 дахин дэлхийн топ 20 орно гэдэг бол нэлийн хүнд ойлголт, хэцүү ойлголт. 20-д орохыг үгүйсэхгүй гэхдээ 20 руу орно гэдэг бол нэлийн чанга, хэцүү гэсэн үг. 20-оос одоо топ 100 дотор бол нэлийн том төслүүд байдаг. Бүр нэлийн одоо ингээд дэлхийг хамарсан олон хэрэглэгчтэй тийм том төслүүд байдаг болохоор топ 100 руу орно гэдэг бол ер нь бол чанга. За Telcoin-ийн хувьд харьцуулж үзье. Telcoin-ийн хувьд 1.97 дахин өсөх боломжтой юм байна. Тэгвэл энэ маань одоогийн ханшнаас 11 төгрөг 71 мөнгө буюу 100 дэлхийн 150 дахь койн болоход 11 төгрөг бол хүрэх боломжтой гэсэн. За тэгэхээр ингээ хараад үзэхээр маш одоо олон өсөх боломж бол мэдээж ховмс одоо ингээд хараад үзэхээр топ 100 руу ороход л манай койны үн 4.7 дахин л өсөх боломжтой буюу 27 төгрөг буюу одоогийн ханшнаас 4.7 дахин л өснө гэсэн. Тэгэхээр нүг хүмүүс амирх болвол одоо үнийг бол хилээд байгаа. За тэгвэл хідүүлээ нэг зүйл ингээ аваад. За нэг иш нь оролч. Бидний мэддэг Ardcoin байдаг те. Ardcoin-тэй хэдүүлээ харьцуулж үзье. Хүмүүс Ardcoin-тэй бол маш их харьцуулсан байдаг. Ardcoin 2-300 төгрөг хүрсэн багт хэдүүлээ яагаад 2-300 төгрөг хүртэл барьж болохгүй юм бэ гэдэг. За Ardcoin-ийн хувьд болохоор дэлхийд 891-т явд юм байна. За RDX за ханшны хувьд болохоор 0.0 та. За нэг болохоор Trade-ийн минээс авчи ханшин. Trade-ийн мин дээр арай одоо бодит ханш байгаа. Trade-ийн мин дээр одоо ханш маань болохоор 138.8 төгрөгөн дээр бол тогтсон байна. За нийт гарах койны маань болохоор тоо хэмжээ бол харагдан 5 тэрбум 158 сая гинэ. 5 тэрбум 158 300. За гарсан байгаа тоо хэмжээ нь болохоор 277 сая юм байна. За тэгвэл одоо ингээд үзээ хэдүүлээ. За зах зээлийн нийт үнэлгээ гэдэг маань миний үржих нь одоогийн ханш буюу за 715 тэрбум 973 сая төгрөгийн үнэлгээтэй одоогийн ханшаар зах зээлийн нийт үнэлгээ нь Ardcoin-ы. За тэгвэл одоо бодит үнэлгээг нь хэдүүлээ авч үзэхээр 38 тэрбум 559 сая 744 төгрөг юм байна. За тэг ингээ аваа үзэхээр манай IC coin бол мэдээж энэ төслөөс бол ийм өндөр болвол үзүүлэлтийг бол үзүүлж явж байна гэсэн үг. За эсрэгээр байгаа үзвэл 15 дахин илүү үзүүлэлтийг бол үзүүлж авч байгаа. Тэгэхээр одоо нэг Ardcoin-тэй харьцуулахад бол мэдээж IC coin-ийн үнэлгээ бол хамаагүй өндөр болцоо. За тэгвэл хүмүүс Ardcoin-ыг одоо 300 төгрөг хүрсэн үеийн үнэлгээгээр нь авч үзлээ. Тэгвэл хэдүүлээ 300 төгрөг хүрэхэд ямар үнэлгээтэй байсан юм бэ? Одоогийн IC-тэй харьцуулаад үзье. $83 тэрбум төгрөг гэсэн. Тэгсэн чинь 83 тэрбум төгрөг буюу Ardcoin-ийн хувьд хамгийн одоо оргил байсан үедээ IC-тэй харьцуулж үзэхээр IC-гаас мөн одоо илүү байна. Тэгэхээр болвол 7 дахин илүү байна. Тэгэхгүй Ardcoin-ийн оргил үе маань одоогийн IC үнэлгээтэй. Тэгэхээр мэдээж одоо 300-400 төгрөг хүрэхэд хүрнэ гэдэг бол одоо IC coin-ийн хувьд бол нэлийн одоо төвөгтэй бүр ер нь бол байх боломжгүй гэсэн. 300 төгрөг хүрэхэд харж байгаа та бүхэн дэлхийн топ 20 дахь coin болж байгаа. Энэ тэгэхээр одоо юу гэсэн үг шүү дээ. Зах зээл дээр гарцсан байгаа coin-ийнхоо тоо хэмжээгээр харьцуулж үзэх шүү дээ. Тэгэхгүйгээр одоо бүр нийт үнэлгээтэй нэгэ харьцуулаад үзье. Тэгвэл ингээд нэг их 80 төгрөгийг хэдүүлээ ингээд одоогийн ханштай харьцуулж үзвэл бүр их тоо орно гэсэн. Хэдүүлээ бодоод үзье. Энэ буюу одоогийн 20 coin-тай бол 6 дахин одоо бага гэсэн үг. Нийт үнэлгээгээр авч. Тэгээ энэ өндөр ингээд би авч үзэхэд ер нь бол ингээд зах зээл дээр гарах coin-ийн тоо хэмжээ нь одоо байгаа
одоо гарцсан байгаа койных нь нийт гарах койны маань тоо хэмжээ, гарцсан байгаа койны маань тоо хэмжээтэй өөр нь ойролцоо койнууд ингээ авч үзсэн баг та бүхэн харж байгаа бол энэ тэгэхээр тэр ямар утгатай вэ гэхээр нийт гарах хэмжээтэй ойролцоо хэмжээтэй гарцсан маань гэдэг маань нөгөө койны маань үн бол ерөнхийдөө бол тогтворчсон гэсэн үг. Тэгэхээр манай IC койнууд бол 10% зах зээл дээр нийлэгдсэн үлдсэн 90% маань бол болоогүй байгаа гэсэн үг. Тэгэхээр 90% орж ирэхэд энэ үнэлгээ хэр өөрчлөгдөх үү гэдэг бол маш чухал. За энэ одоо энэ маань 2 их 80 болоход мэдээж энэ дүн маань одоо 4 дахин өсөх байсан дүн маань 2 дахин өсөх боломж руу шилждэг юм уу те. Тэр нэг койны тоо хэмжээ одоо буцаад нийлүүлэлт нэх болох тусам манай койны үнэнд хэр нөлөөлөхийг бол мэдэхгүй байна. За миний хувьд болохоор IC койныг барьж байгаа хэдий ч би бол IC койныг бол цаашдаа бол амар бол олон нугарна гэж бол бодохгүй. Миний бодлоор бол 2 нугарахад буюу одоогийн үнэлгээнээс 2 дахин буюу 10 төгрөг хүрнэ гэдэг бол IC-ийн хувьд бол нэлээд боломжийн үн гэж бол харж байгаа. Тэгэхээр 10 одоо эндээс цаашдаа 10-аас дээш 15 20 25 30 гэх мэтчлэн үнүүд бол мэдээж IC койны хувьд бол боломжгүй үнэ. Яагаад ч боломжгүй үнэ. Хэрэв өдөр 30 төгрөг хүрчих юм бол дэлхийн топ 100 койнууд дотор орж ирнэ. За яагаад топ 100 руу орж иж болохгүй гэж хүмүүс бодож магадгүй. За хэдүүлээ ингээ хараад үзэхээр топ 100 дотор байгаа төслүүд бол маш том төслүүд. Cardano гэхэд бол том дэлхийн зах зээл одоо улс орнуудтай бол одоо нэлийн ингээд ялангуяа Африкийн орнуудтай бол нэлийн ингээд хамтын ажиллагаа хийдэг. Ethereum бол мэдээж маш том coin. Энэ дээр баг бичигдээгүй coin гэхэд бол одоо ховор одоо маш том coin. За биткойнтэй бол юм барихгүй байх. За тэгээ Binance бол мэдээж Binance биржийн буюу дэлхийн хамгийн том биржийн coin. За Tether буюу энэ болохоор stable coin $1 нь одоо $1-тай тэнцчихэд гэсэн үг. За XRP-г болохоор дэлхийн одоо маш том банк одоо компаниудын нэг энэ болохоор мэдээж банкнуудын одоо ялангуяа том банкнуудын хоорондох гүйлгээг бол хийж өгөхөд тусалдаг. За Solana, Polkadot буюу маш том блокчейнтэй. За Dogecoin нь одоо удахгүй хөгжүүлэлтүүдээ хийгээд эхэлсэн. Уган шит гэдэг нэртэй coin байсан бол одоо л хөгжүүлэлтэнд хийгдээд буюу Ethereum-ийн хөгжүүлэгч Doge-ийн хөгжүүлэлтэн дээр ажиллаад эхэлсэн. За Luna бол мэдээж маш том зах зээлийн үнэлгээ нь энэ гих мэтчлэн те. За ерөөхдөө топ 100 дотор байгаа төслүүд бол бүр хитрхи бол одоо байр суурь бол олцсон төслүүд. За тэгтээ мэдээж IC бол топ 100 руу орж одоо эрхийг үгүйсэхгүй тэгтээ 50-с бол дээш гарахад бол нэлийн хүндрэлтэй байх болов гэж миний зүгээс бол бодож байна. Яг хүндрэлтэй байх вэ гэхээр биткойн гэдэг одоо энэ том coin маань инфляцийг өөрөө одоо инфляци эсрэг гэж явдаг болохоор юу гэх юм хүмүүс IC-г арай биткойныг арай нэг тавих байх. Дээр нь ихэнх одоо блокчейнүүд бол шатаалт хийгддэг. Ethereum гэсэн шатаалт хийгддэг. Binance бас шатаалт хийгддэг. За ер нь тэгээд цаашдаа бол койнууд бол шатаалт бол хийгдээд явах баг. Тэгэхээр нэг IC-г шатаалт хийн гэж ярьж байгаа. Тэгтээ бас шатаалт хийдэг койнууд бол зөндөө байдаг шүү. За Terra-г үзсэн сая сүлт хийсэн одоо FT дээр бас шатаалт хийдэг болсон гих мэтчлэн болов шатаалт хийдэг төслүүд гэдэг ер нь бол зөндөө байгаа. Тэгэхээр IC-г болохоор 10 төгрөг 15 төгрөг бол боломжгүй тэндээс дэш бол миний бодлоор бол байх боломжгүй байхаа гэж бодож байна. За ерөнхийдөө бол энэ видео маань энэ хүрээд өндөрлж байна. За энэний дараа болохоор бас дараагийн IC шиг цаашаа өсөх магадлалтай шинэ төсөл буюу анхдагч хөрөнгө оруулалт татж байгаа төслийн тухай ярих гээд видеого бэлдсэн байгаа. Дээр нь IC coin-ийн хувьд airdrop буюу урамшуул явагдаж байгаа юм байна. Тэр нь ямар урамшуул вэ гэхээр та тэр урамшуулд орсноор 5,000 хүртэлх IC-г үнэгүй аавн. Дээр нь та одоо доороо хүн урихад 1000 IC-г бол үнэгүй авах тийм урамшуул байгаа юм байна. Чадвал тэрний тухай видео оруулна. Дээр нь PancakeSwap дээр манай IC coin гарцсан байгаа. Тэрэн дээр болохоор pool буюу одоо манай coin-ыг эргэлдэх боломжийг нь тэлж өгөх зорилготой тийм pool гэдэг. Тэр pool руу мөнгө хийснээр мэдээж жилийн 14-5% хүүтэй болвол coin бол өсөх бас боломж байна лээ. Тэрний тухай видеог бас бэлдээд оруулах болно. За тэг ерөнхийдөө бол ойрын хугацаанд шинэ төслүүд их байгаа болохоор ойрхон видеонод орох байх. Тэгэхээр та бүхэн лайктараа subscribe хийгээрэй. За тэгээд дахиад шинэ төслүүдтэй IC шиг хэдүүлээ их ашиг хийхийг одоо хичээе. За тэгээд энэ видеог хүрээд өндөрлөе. Баярлалаа. Баяр та.